Улсын засгийн газрын 2024-өөс 28 оны үйл ажиллагааны хөтөлбөр татрын шинжилгээ хийхээр тусгацсны дагуу засгийн газраас боловсруулж улсын их хурлд өргөн мэдүүлсэн татрын хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслүүдийг танилцуулж байна. Энэ хүрээнд сангийн татвар гайлын байгууллага, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Улаанбаатар хотын худалдааны танхим болон улсын их хурлын тамгын газартай хамтран улс орон даяар давхарсан тоогоор 13,000 гаруй татвар төлөгчийг хамруулсан 150 удаагийн уулзалт олон нийтийн хэцүүлгийг зохион байгуулж 176,000 гаруй саналыг хүлээн авсан. Иргэд аж ахуй нэгжүүдээс татрын ачааллыг бууруулах, хөнгөлөлт чөлөөлтийн хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх, бизнес эрхлэхэд татрыг энгийн ойлгомжтой илүү уян хатан болгох зэрэг саналуудыг голчлон ирүүлсэн. Түүнчлэн ойрох дорнотод үүссэн геополитикийн нөхцөл байдлаас шалтгаалan дэлхийн газрын тосны үнийн тогтворгүй байдлаас үүдэн инфляцийн түвшин нэмэгдэж, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үйлчлэгээний үн өсөх нөхцөл бүрдээд байна. Энэ макро эдийн засгийн болон бизнесийн үйл ажиллагааны тогтвортой байдал иргэдийн бодит орлого худалдаа авч чадварт сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй байна. Иймд гадаад орчноос үүдэлтэй эдийн засгийн сөрөг нөлөөллийг бууруулах, инфляцийн гинтийн өсөлтөөс урьдчилан сэргийлэх, эдийн засгийн аюулгүй байдлыг хангах, аж ахуй нэгжүүдийн тогтвортой үйл ажиллагаа дэмжих шаардлага тулгараад байна. Сангийн яам дээрх уулзалт хэлцүүлдгээс гарсан саналуудыг судлан үзэхээс гадна олон улсын байгууллагаас өгч буй санал зөвлөмжийг харгалзсан үндэсний үндсэнд татрын хуулиудын нэмэлт өөрчлөлтийн төслийг боловсрууллаа. Энэ удаагийн татрын хуулиудын нэмэлт өөрчлөлтөөр хариуцлагатай татвар төлөгчийг дэмждэг, урамшуулдаг татрын тогтолцоог бүрдүүлэхээр зорьсон. Энэ удаагийн татрын хуулиудын нэмэлт өөрчлөлтөөр иргэн аж ахуй нэгжийн татрын ачааллыг 2.2 их 80 төгрөгөөр үе шаттай бууруулахаар тооцож байна. Байнгын орооны дарга ирэх мөшүүдээ аж ахуй нэгжийн орлого албан татврын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь хилцүүлгийн явцад аж ахуй нэгжүүдээс нийтлэг байдлаар ирсэн саналууд буюу татвар ногдуулах орлогын босхийг нэмэгдүүлэх, шатлыг өөрчлөх, жижиг дунд аж ахуй нэгжүүдэд чиглэсэн хөнгөлөлт чөлөөлтийг нэмэгдүүлэх, холбогдох зардлуудыг хасагдах зардал тооцох, тайлан гаргах, уян хатан болгох, бизнес эрхлэхэд татрын орчныг илүү хялбар энгийн ойлгомжтой болгож чиглэнэ. Тухайлбал 1. Аж ахуй нэгжийн орлогын албан татрыг 25% тооцсон ногдуулж, эхлэх татвар ногдуулах орлогын босхын хэмжээ 6 тэрбум байсныг 10 тэрбум болгон 6-аас 10 тэрбум төгрөгийн татвар ногдуулах орлогод 15% татвар ногдуулан хөнгөлөлт үзүүлнэ. 2. Жижиг дунд аж ахуй нэгжүүдийн татрын хөнгөлөлтийн хамрах хүрээг нэмэгдүүлэх зорилгоор төлсөн татрын 90%-ийг буцаа олголт 1% татрын ачаалттай байх босхтон 1.5 тэрбум төгрөгөөс 2.5 тэрбум төгрөг болгож өөрчлөх. 3. Мэдээлэл технологийн үйлдвэрлэлд дэмжиж виртуал бүсд үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжийн орлогын албан татрыг 100% хөнгөлж их хэмжээний өгөгдөл автоматар боловсруулах зорилттой тоног төхөөрөмж, график, процессор бүхий сервер, суперкомпьютер зэргийн эдгдэх хугацаа 3 жил байх зохицуултыг тусгах. Аж ахуй нэгжийн орлогын албан татрын тайлан тушаах төсөв төлөх хугацааг хойшлуулах зэрэг аж ахуй нэгжүүдээс ирүүлсэн саналд үндэслээд боловсруулсан өөрчлөлт тусгаж байна. Байнгын орооны эрхэм гишүүдээ хуулийн төсөл батлагдсанаар Монгол улсын бизнесийн орчны өрсөлдөх чадвар сайжирч, бизнес эрхлэгчдийн татрын ачаал буурнаа. Үүний үр дүнд эдийн засгийн өсөлтийг дэмжих, нийгмийн тогтвортой байдал бэхжүүлэх суур нөхцөл бүрдэх ачаал тогтолтой юм. Байнгын орооны дарга эрхэм гишүүдээ аж ахуй нэгжийн орлогын албан татрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлсэн шийдвэрж өгөх хүсье.